Сүхбаатар суманд 2025 онд хийгдсэн онцлог ажлууд. Дэд бүтэц хөрөнгө оруулалтын чиглэлээр. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна. Гүйцэтгэгч Intellect Tower компани. Төрхөгийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Сүхбаатар сумын Боргүвэ 5 дугаар багт 70 мегаваттын хүчин чадал бүхий дулааны цэцлэгийн станцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Гүйцэтгэгч Raid Mongolia компани. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын 6.3 км автозамыг шинжиллийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Гүйцэтгэгч Jinjin Grand компани. Замын сангийн хөрөнгө оруулалтаар тус сумын салхит 3 дугаар багт гэрэл төлгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Гүйцэтгэгч Орхон Tech компани. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын камержуулалт, телекамерын хяналтын дэд төв байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Гүйцэтгэгч Бодмир компани. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын худалдааны төвийн дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 дугаар цэцэрлэгийн барилгын сонх, хаалга, фасадны ажлыг хийж гүйцэтгэлээ. Гүйцэтгэгч Rival Construction компани. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Гүйцэтгэгч Нар сар газар компани. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр цагаан эрэг тогтчлт үйлчлэгээний газар хог хаягдл шахагч автомашин худалдан авлаа. Нийлүүлэгч Цаст хан хөхий компани. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боргүвэ 5 дугаар багт шинээр өрхийн эмнэлгийн барилга баригдаад байна. Гүйцэтгэгч Содон Содоёо компани. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 дугаар сургуулийн спорт заалны барилга баригдаж байна. Гүйцэтгэгч Зол бэлэг компани. Сүхбаатар сумын ашиглалтын шаардлага хангахгүй 7 дугаар багийн 8 айлын орон сууц 4 дугаар багт шим хүнсний үйлдвэр байсан хуучин барилгыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлж 12 давхар 3 блок 336 айлын сүл дөргө хотхны каркас угсралтын ажил хийгдэж барилгын ажил 70% тав байна. Нийгмийн бодлогын чиглэлээр Эсэлтийн ерөнхий шалгалтад 700 болон түүнээс дээш оноо авсан 8 сурагчдад нийт 12 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлээд байна. Алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлого Монгол улсын засгийн газар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтод тусгагдсан бодлого чиглэлийг амжилттай хэрэгжүүлэхэд зөв менежмент төлөвлөлтийг хийж сургалтын таатай орчинг бүрдүүлэн сурлагын чанарт ахиц гарган ажиллахад баг хамт олноороо манлайлан ажилласан ерөнхий боловсролын лаборатори 4-р сургууль 2025 оны аймгийн тэргүүний хамт олноор шалгарлаа. Хүүхэд хамгааллын талаарх мэдлэг ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн оролцоог хангах зорилгоор Сүхбаатар сумын хүүхдийн чуулганыг зохион байгуулж, чуулганд 150 гаруй хүүхдийг хамрууллаа. Улс болон олон улс төв дэлхийн уралдаан тэмцээнд сумын орон нутгаа төлөөлөн 29 удаагийн уралдаанд оролцсон баг тамирчдад 36 сая 350 мянга 500 төгрөгийн мөнгөн дэмжлэгийг үзүүлээд байна. 2025 онд Сүхбаатар сумын засаг даргын нэрмжтэй 6 удаагийн уралдаан тэмцээнд 13 сая 659 мянга 800 төгрөгийн мөнгөн дэмжлэгийг үзүүлээд байна. Сүхбаатар сумын засаг дарга 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран ажиллах гэрээний хүрээнд тус сумын 4 болон 8 дугаар багийн байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхимыг шинээр бий болгоод байна. Соёлын өвийг тээгч ард иргэдэд түгээн дэлгэрүүлэн сурталчлах, таниулах үйлсэд бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Ахмадын цүрэ хамтлаг 20 жилийн ойн тоглолтыг ивент итгэн хамтран зохион байгууллаа. Аймгийн засаг даргын нэг сум нэг дорон аян зохион байгуулах тухай А172 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, аюулт үзэгдэл, осол, эрлийн ажиллагааны үеийн тандал судалгаа хийх, нөхцөл байдлыг агаараас үнэлэх, нисгэгчийн нисэх төхөөрөмж, холбоо, зохион байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор аймгийн онцгой байдлын газарт нисгэгчийн нисгэгч дрон Starlink, Элийн зэргийн техник 101-р анги, Тэг 243 дугаар ангид сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий дроныг хүлээлгэн өглөө. Төрийн захиргаа гадаад дотоод хамтын ажиллагааны хүрээнд
Гадаад дотоод хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Хоккайдо мужийн Б хотын төлөөлөгч нар Сэлэнг аймгийн Сүхбаатар хотод айлчлан ирлээ. Гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, бодлогын хоруудын дарга нар болон сумын удирдлагууд Япон улсын Хоккайдо мужийн Б хотын зочид төлөөлөгч нарыг хүлээн авч уулзалт хийлээ. Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-2-ын 3 заасны дагуу засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт амжилттай хамрагдаж 92.1%-тай үнэлэгдлээ. Төрийн 60 орчим байгууллагын 600 гаруй үйлчилгээг иргэд төргөн шуурхай авах төрийн үйлчилгээний хурдан киоск машиныг Сүхбаатар суманд ашиглалтанд орууллаа. Мөн Боргувэ 5 дугаар багт төрийн үйлчилгээний хурдан киоск машиныг байрлуулснаар алслагдсан багийн иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдлээ. Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын болон цагаан эрг, өргөн сэлэнг орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбогдож үйлчилгээний талаарх мэдээлэл, санал хүсэлт, дуудлага, цагийн хуваарийн талаарх мэдээллийг нэг дороос авах 77 84 14 14 тусгай дугаарыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Сүхбаатар сумын засаг даргын тамгын газартай холбогдлоо. Сүхбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа. Сүхбаатар сумын засаг даргын тамгын газар 2026 он